За Google Classroom суралц жилийн 11 дугаар бичлэг. За тэгэхээр grade хэсгийн талаар одоо ингээд товчсондоо одоо багцлаад хэлэх юм бол за хэрвээ бид нэр settings руугаа ороод grading хэсгээ харах юм бол за өмнө нь бид нар weighted талаар бол нэг бичлэг хийсэн. За энэ total point-ыг сонгох юм бол энэ ямар болох вэ гэдэг талаар хэвлээ харцгаая. За ингэм одоо нийт одоо авах онооноос ер нь хэдийг авцсан бэ гэдгээр энэ нь бол одоо ячиж байгаа. Томилогдоод ингэ гараад ирж байгаа гэсэн үг. Энд Ctrl Alt R дараад return хийчихэ. За тэгэх юм бол энэ хувь бол баг нэмэгдэж байна. Энэ дээр дарахаар ингэ энэ shortcut нь харагдаж байгаа. За энэ бас мөн 80-аас 7 авцсан юм байна. За энийг нь бас 80 болгоход хадгалаад Ctrl Alt R дараад return хийгээд тэгэх юм бол энэ 99.5 болчлоо. За энэ алдсан оноо нь хаана байна вэ гэхээр энэ дээр алдсан байгаа. Энийг return хийгээг байгаа юм байна. За үүнийг return хийчих юм бол за ингээд нийт оноо нь бол ингээд 100 болоод ихэд одоо ингээд гараад ирж байгаа.